Баярлалаа. Тэгэхээр яг зарчмын үед бол бас энэ компакт гэрээний төслийн асуудлыг дэмжиж байгаа. Мэдээж Улаанбаатарын маань хэмжээнд умдны усны асуудал бас нэлээ хүндрэлтэй асуудал байдаг. Тэгээ бид хүмүүс энэ асуудлыг ер нь ойрын хугацаанд шийдвэрлэх аргамжийг бол авах зайлшгүй шаардлагатай байгаа. Монгол улсын хэмжээнд тэр ер нь зүгээр Улаанбаатарын хэмжээнд гадаргын ус болоод энэ газрын гүний усны нөөц бол угаасаа хангалттай бас байдаг. Тэгээ энэ хүрээнд бол бас одоо энэ төсөл хөтөлбөрийн хүрээнд тодорхой хэмжээний санхүүжилтийг бас Монгол Улсын засгийн газарт олгож туслахыг дэмжиж гэдэг асуудыг бол дэмжлэгүй байх вэ. За энэтэй холбогдуулаад нэг асуух зүгээр хэдэд асуулт байгаа. Нийт одоо хөрөнгө оруулалт хөтөлбөрийн санхүүжилт маань бол 461 сая гэж байгаа. За эндээс 350 сая нь бол буцалтгүйн тусламжийн хүрээнд бол ингээд мөнгөний солилцоо сангаас бол гарахаар байгаа. За 111.7 сая ам долларын бол санхүүжилтийг Монгол Улсын засгийн газар бол ямар ч хариуцсан энэ хөрөнгийг бол гаргах үүрэгтэй байгаа. Тэгэхээр би зүгээр энэ дээр яг энэ 111.7 сая ам долларын маань одоо их үүсвэрийг бид нар бас засгийн газрын зүгээс төсвөө усээр нь ямар их үүсвэрээр санхүүжилтээр бас гаргахаар төлөвлөж байгаа вэ? За график хугацааны хувьд бас энэ маань одоо төлөвлөлт нь бол яг хэд хэдэн оны төсөвдөр бас орж ирэхээр ингээд төлөвлөж байгаа асуудал байгаа. Иргэн төлөлт маань хэзээ байхаар энэ дээр бас тодорхой мэдээллийг хүсье гэж бодож байна. За ер нь үүнтэй холбогдуулаад бас нэг санаанд орсныг асуулт байгаа. Энэ өмнө нь бас манай нусуугийн удирдах газар ч гэдэг юм уу яг энэ иймэрхүү хэмжээний төслийг бид бас нэг 90 он бас нэг хэрэгжүүлсэн асуудал байгаа. Үр төлбөртэйгээр гадны санхүүжилтээр тусламж дэмжлэгээр гэдэг. Тэгээ 90 оноос улбаатаагаар он банжаад яригдсан бас нэг үр төлбөр зээлийн асуудлууд байдаг. Миний санах юм бараг 130-40 сая одоо хүн нэмэгдээд ингээд тэрбум төгрөг болсон. Энэ асуудал байгаа гэдэг. Зээл тусламжаар төсөл нь хийгдсэн байгадаг. Засгийн газар энийг одоо юу гэдгийг өрн бичээтэй төлөгддөг асуудлууд байдаг. Энэ дээр бас одоо юу гэдгийг манай засгийн газрын зүгээс тодорхой бас мэдээлэл өгөөч. Ер нь хизээ төлөгдөх гээд байгаа засгийн газраас энэ дээр бас тодорхой шийдвэр гаргах төлөвлөгөө байгаа юу байхгүй юу. За гурав дахь асуулт нь мэдээж нь одоо бас энэ төслийн хүрээнд хотог ус бас нэлээд барих бах. За их усүр шинээр байгуулахтай холбогдуулаад бас нэлээд хичнээн хэмжээний хотог ус ер нь баригдах энэ төлөвлөгөө байгаа. За энэнийхээ газрын асуудлыг шийдэж чадж байгаагүй юу? Ер нь бид нар сая сүүл бас нэг сүүлийн 2-3 сарын хугацаанд нэлээд ус төрлөөлөд яригадаад байгаа асуудал маань нэг Улаанбаатар хотын хэмжээнд туул голын ирэг дээр байшин барилга барьдаг, бохир ноол барьдаг, зөвшөөрөлгүй объектууд барьдаг. Энэ асуудлуудыг бид зэгсэлж чадахгүй байгаа. Яамны зүгээс байгаль орчны яамны зүгээс 32 тусгай зөвшөөрөлт аж ахуйн нэгжээс 28-ыг нь бол цуцалсан байгаа гэдэг. Гэтэл бол хичнээн цуцлагдсан ч гэсэндээ эргээд байшин объект нь 7-7 хоногор нэмэгдээд өргөдөд баригдаад идэх асуудал байгаа. Энийг ерөөсөө зэгсэлж чадахгүй байгаа гэдэг. Тэгэхээр би мэдээж энэ төслийн хүрээнд бол энэ 350 сая ам долларын хүрээнд буцалтгүйн тусламжийн хүрээнд нэлээд хэмжээний ус хотог уснууд яригдана. Дахиад газар одоо газрын асуудлууд яригдаж таарна. Энэ асуудлууд бас одоо эргээ дахиад нэмж асуудал үүсгэх байгаа юу? Энийг өөрчилж газрын асуудлыг шийдвэрсэн зүйлүүд байна байхгүй юу? Энэ дээр тодорхой хариулт өгөөч гэж хэлсэн. Ажлын хэсэг 2 дугаар микрофон. За Хөрлөбаатар шөнө. За нийтдээ 461 сая доллар хэрэгтэй гэж тооцож байгаа. Үүнээс 350 сая нь бол мягны сорилтын сангаас буцалтгүй тусламжаар авна. 111 сая доллар бол Монголын тал хүлээх үүрэг гэж байгаа. За энэ бас нэлээд дотроо хоёр асуудал байгаа. Яагаад гэхээр өртөг тооцоог нь хийж үзээд хамгийн өндөр үнэлгээгээр аваа явцсан байж байгаа. Тэгээд бидний хувьд бол энэ явц дунд нь тендер зарлагдаад явах үед энэ өртөг бол буух боломжтой. За өртөг буусан тохиолдолд Монгол талаас санхүүжих дүн хасагдах юм. Америкийн талаас санхүүжих дүн бол хэвэндээ үлдээд явна. Тэгэхээр үлдэж байгаа одоо ямар нэгэн хэмжээний дүн гарлаа гэж бодоход үүнийг 5 жилийн хугацаанд санхүүжүүлнэ. За мөн одоо олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай үүнийг ярилцаад явна тодорхой хэсгийг нь төсөөс гаргана гэсэн ийм байдалтайгаар одоо төлөвлөлөд явж байгаа. Улсын төсөвтөр 5 жилдээ явна. Мөн
бусад банк санхүүгийн байгууллагуудаар одоо яриа хэлцэл бол явагдаж байгаа. Яг эзлэхээр бас та бүдэд хэлье. Нэгэнт 350 сая долларын одоо буцалтгүй тусламжаар одоо хийгдэх ийм төсөл байгаа. За богинохон хугацаанд үүнийг хэлцэх шаардлагатай байгаа нь юу гэхээр Америк нэгдсэн улсын хувьд бол бас энэ Африкийн орнуудад тодорхой хөгжлийн тусламжийн хөтөлбөрүүд хэрэгжүүлэх ийм нөхцөл байдал бас давхар явагдаж байгаа. Тэгэхээр бас урьдчилаад авчих ийм боломж нь бол энэ бүрдсэн байгаа учраас шуурхаа хандж байгаа гэдгийг хэлье. Нийтдээ жилд 50 сая метр куб ус боловсруулах 52 хотгийг барьж байгуулахаар байгаа. Нилээд гүнээс авах гаргах ийм хөдөлгөөнүүд байна. Газрын асуудал бол энэ дэр маргаантай асуудлууд байхгүй шийдэгдсэн байна. Холбогдох одоо техник эдийн засгийн үндэслэл бусад судалгаанууд нь бол бүгд хийгдсэн ийм төслүүд. За хоёр дахь асуултанд хариулах юм. Нэг номер микрофон. Албаны дарга Содонтой ус. Ус сувгийн өнөөдрийн байгаа өр 150 тэрбум төгрөгийн өр байгаа. Тэр нь Испаний засгийн газрын зээл болон Дэлхийн банкны зээл. Ус сувгийн өр бол энэ байгууллагыг цаашид санхүүгийн хувьд эрх чөлөөтэй үйл ажиллагаа явуулах боломжийг бол хаадаг гэдгийг бол бид сая судалгаагаар тогтоолоо. Хаанаас ч одоо их усүрээ нэмэгдүүлэх боломжгүй гар хөлийн барьцдаг ийм зээл байдаг юм байна. Тийм учраас компакт гэрээ энэ 6-7 сард гар үсэг зураад 19 оны намар хүчин төгөлдөр болохоос өмнө Монгол Улсын засгийн газар дотроос сангийн яам энэ усуугийн өрийг тэглэх асуудлыг эсэлэн шийдвэрлсэн бай. Шийдвэрлэж чаддгүй бол шийдвэрлэх төлөвлөгөөгөө биднэрт гаргаж өг гэсэн үндсэн нэг нөхцөлийг тавьж өгж байгаа. Компакт гэрээ хүчин төгөлдөр болох 19 оны намраас наан бид нар энэ үн тарифтай холбоотой шинжилгээг хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө юунд гаргаж өгөх ёстой. Мянган сорилтын корпорацтай. Энэ ажлын хүрээнд сангийн яам, усууг, нийслэл 3 хамтарч ажиллаад энэ усуугийн өрийг тэглэх асуудал дээр бол бодиттой шийдвэр төрсэн байх ёстой. Энэ бол компакт гэрээний нөхцөл. Тэгээ энэ чиглэлээр ажиллаж байгаа. Сангийн яам, усууг бол одоо хамтраад ажиллаж байгаа. За, тэмүүлэгчд тодорлох уу? 3 дахь асуултанд хариулт авчаад ирэх юм уу? За, 3 дахь асуултанд хариулах юм. 2 номер микрофон. За, гаргах худаг усны тооны хувьд гэвэл 52 худаг гарганаа. Тэгээ энэ дээр хийгдэх одоо бүтээн байгуулалт бол энэ насос станц, хоолой, дэд бүтцийн бүх юмнуудыг бол тавьж өгнө. Энийний дээр нэмээд ус цэвэршүүлэх станцыг барьж өгнө гэсэн ийм явж байгаа. Газрын тухайд гэвэл эн чинь нөгөө Улаанбаатараас нэлээд зайдуу шуун фабрик хавцаа газрууд байгаа болохоор бид нар урьдчилаад аваад үзсэн. Энэ дээр ямар нэгэн газрын маргаан асуудал бол байхгүй байгаа. За, тэмүүлэг шодролоо. За тэгэхээр би сая энэ он дамжаад яригдсан 90 оноос улбаатай энэ үр төлбөртэй холбоотой асуудлыг яг урд нь сонсч ирсэн юм. Би зүгээр энэ үр төлбөрийн асуудал маань бас энэ хөтөлбөрийн бас нэг огтур нөхцөл болж орж ийн гэж ойлгож болох уу те. Тэгэхээр бид нар энийг тэгвэл 2019 оноос өмнө энэ төслийг хэрэгжиж эхлэхээс өмнө бол шийдвэрлсэн байх шаардлагатай байна. Тэгээ энэ дээр засгийн газрын зүгээс юм уу холбогдох нийслэл усгийн удирдах газраас тодорхой шийдвэр одоог бол гаргаагүй байна. Тэгээ энэ дээр ойрын хугацаанд ер нь ямар арга хэмжээ авах гэж шийдэх боломж байгаа мó байхгүй мó. Эргээд бас нэг бид нар энийг их хурлаар ороод байнгын хорогоор ингээ батлаад ингээ явдаг. Энэ дээр тодорхой шийдвэрт хүрч чадахгүй ингээ нөхцөл байдал удаашрах юм бол яах вэ гэдэг асуудал үүсэх гэдэг л дээ. Уг нь энэ асуудлыг шийдчихэд орж ирэх хэрэгтэй байсан юм шүү. За, хөрлөөтөр хариулъя. Испани Дэлхийн банкны нийтдээ 4 төслийг хэрэгжүүлээд явсан. Өнөөдөр засгийн газар өөрийн бүгднгийн төлөөлөл явж байгаа. Усууг бол төлөхгүй байгаа. Өнөөдөр улсын төсвөөс төлөө явж байгаа. Тэгэхээр энэ дээр нэг
асуудал үүсэхгүй байх хоорондоо учраа олцоо явчихна. Хөрлөөдрөө тэр ажлын хэсэг хэн болохоор энийг 19 оны намар компакт гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө шийдсэн байх ёстой гэдэг шаардлага тавилаа гэдэг шүү дээ. Нэгдүгээр хөрөө харуулъя. Нэгдүгээр хөрөө харуулъя. Тодруулаад зүйл хэлэхэд энэ бол хатуу нөхцөл биш. Цаашдаа энэ үр төлбөрийг сангийн яам цаашаа үргэлжлүүлээд төлөөд явна гэсэн амлалтаа үргэлжлүүлээд өгнө гэсэн нотлогоогоо гаргаж өгөл гэж. Тэгэхээр цаашдаа бол ингээд өнгөрсөн жилүүдэд сангийн яам төлөөд явсан энэ чигээрээ төлөөд явна. Дарамт үүсэхгүй, тарифын болон үнийн шинжилгээг хэрэгжүүлэхэд усуугаас ямар нэгэн санхүүгийн хүндрэл байхгүй гэдэг нотлогоог л та бүхэн гаргаж өг гэсэн тийм нөхцөл байдлаар орж байгаа. Хэл лангуужээр нь бол. Гэтэ анар болон төрхөө дарга өөрөө бас нэмэлт тодруулах хийж болох байна. За дөрөвдүгээр хөрөөгээ ажилласан. Сангийн яамны орлогын хэлтсийн төсвийн орлогын хэлтсийн мэрэгчлээ анар яг түрүүний бас дүн дээр жоохон залруулга гэж яг ус суугтай сангийн яамны нийслэн тооцоо бол нийт зээлийн үлдэгдэл бол 171 гээд 10.2 тэрбум төгрөг байгаа. Үүнээс бол яг хөө шийдвэрлэх хоёр боломж байгаа да. Эхнийх нь бол өрийн удирдлагын тухай хуулийн 32-2 32-ийн 3 заасны дагуу шийдвэрлэх. Хоёрдугаар хөлбөр нь болохоор ус сувгийн баланс дээр байгаа үрийг нийслэлийн хэсэг даргын тамгын газартаа зөвшөлдсөд балансаас балансын оронд үрийг шилжүүлж ус сувгийг одоо энэ балансыг алдагдaltaгүй болох юм хоёрдугаар хөлбөр байдаг. Энэ хоёрдугаар хөлбөр дээр нь бол бидэд одоо цаашдаа нийслэлийн хэсэг даргын тамгын газартаа яриад ажиллаад явна. За гişүүд асуулт асууж хариулт авлаа.